За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнгөрсөн шөнө Дональд Трамп Путин хоёр ахаад уцаар ирсэн байна. За энэ бол он гарснаас хойш буюу Дональд Трамп ерөнхийлөгч болсноос хойш дөрөвт удаагийн уцаар ярилт байсан. За энэ удаагийн уцаар ярилт бол 1 цаг 15 минут үргэлжилсэн. Өмнөх яриа хэлцээрүүдээр бол уцаар ярьсантай харьцуулахад бол энхийн хэлцээр хийх асуудал бол энэ асуудал дээр ерөөсөө яригдаагүй. За энэний талаар бол Дональд Трамп өчигдөр өөрийн төрч сошиал сувг дээрээ жиргсэн байж байна. За энэхүү яриаг нь ерөнхийдөө утгачлаж юу ярих вэ гэхээр бидний яриа айгүй ив найрамдалтай эвтэйхэн болсон. Бид нар Украин, Орос хоёрын дайны талаар сүүлд болсон халдлагын талаар бол ярилцлаа. Путин хариуд нь болохоор энэ дээр бол манай Орос улс бол хатуу арга хэмжээ авна гэдэг зүйлийг хэллээ. Гуравдаж бид нар Ираны цөмийн зэвсгийн асуудлын талаар яриад Иран бол цөмийн зэвсэггүй байх ёстой гэдэг үзэл дээр Путин бид хоёр санал нийлсэн. Энэхүү Ираны цөмийн зэвсгийн асуудал дээр Орос улс оролцож дуурна гэдгийг бол хэлсэн гэдэг зүйлийг төрч сошиал дээр ярьсан байна. За тэгвэл бид нар Оросд болсон халдлагын талаар эхлээд бид нар ярьж сонсъё. Юу болсон бэ гэхээр 6 сарын 1-нд Украины 117 ширхэг дрон одоо энэ харж байна. Оросын холбооны улсын агаарын одоо цөмийн зэвсгийн дайралт хийдэг Ту-95 туу гэдэг үлээ. За энэ хоёр төрлийн онгоцыг бол устгасан. Ту-22 гэдэг хоёр онгоцыг устгасан. Нийт 41 ширхгийн онгоцыг устгасан байж. За энэ дорооны хувьд аваад үзэх юм бол 117 дорон нь смарт дрон. Смарт гэдэг маань агаараас удирдна, GPS салсан ч өөрөө автоматар энийг устгах 1500 км явах чадамжтай. За ачааны хувьд бол 50 кг хэмжээний ачааг авах даах чадамжтай химэл оюухан дээр суурьсан энэхүү дрон. Тэгэхээр энэхүү дроны халдлагыг Украин улс 18 сарын хугацаанд төлөвлөж биелүүлсэн Operation Spider's Web гэдэг нэртэй ажиллагаа гэж үзэж байна. Тэгэхээр энэ бол Оросын холбооны улсыг маш том шоконд оруулсан. За энэ дээр ахаад нэг ойлголт аваад үзье л да. Юу вэ гэхээр Оросын холбооны улсын одоо энэ нөгөө цөмийн зэвсгийн гурвал гэж үж байдаг. За үүний цөмийн зэвсгийн гурвлын эхнийх нь болохоор энэ стратегийн бөмбөгдөгч онгоцууд гэдэг байгаа. Бидний яриад байгаа энэ 41 онгоц бол орд юм байна. За энэ бол цөмийн зэвсгийнхэн 20% эзэлдэг юм байна. За хоёр дахь нь болохоор газраас хөөрдөг пластик буужин гэж орж ирж байгаа. За энэ бол эрчим хүчнийх нь Оросын 50% эзэлж байгаа. Гурав дахь нь болохоор усан онгоцноос хөөрөгдөг буужингууд байж байгаа. За энэ болохоор нийт цөмийн зэвсгийнх нь 30% эзэлдэг. Ийм гурвлынх нь нэг болох 20% нь цөмийн зэвсгийг нь устгасан нь Оросын хувьд бол гүн том шок болсон. За энэ үн дээр бол Путин маш том хатуу арга хэмжээг хийсэн. Юу вэ гэхээр бид нар хариуг нь маш том барина гэж. Ийм зүйлийг хийсэн. За яг энэний талаар Дональд Трамп Путин хоёр ярилцсан байна. За энэ дээр бол мэдээж Дональд Трампын байр суурь бол энийг одоо Украиныг буруутгахсангүй, Оросд бол харамсаж байгаа гэдгээ илэрхийлсэн ямар ч текст бол гараагүй. Ер нь бол аль алийг ерөнхийдөө хараад өнгөрсөн ийм зүйл байж байгаа. За ийм зүйл бол болсон байж байна. За тэгээд үүнтэй холбоотойгоор Америкийн нэгдсэн улс ямар арга хэмжээ авах гэж байгаа вэ гэхээр тун удахгүй хуулийн төсөл санаачлах гэж. За энэ юу вэ гэхээр Оросын холбооны улсад тавих дараагийн эдийн засгийн хоргийн хөтөлбөр гэдэг зүйлийг хэрэгжүүлэх гэж. За бид нар бол санаж байгаа бах тийм. Орос Украин хоёрын дайн болвол 2014 оноос эхэлсэн. Эхнийх нь мэдээж Кремийн хойгийн асуудлаас эхэлж байсан. За Кремийн хойгийн асуудал дээр бол ямар арга хэмжээ авч ирсэн бэ гэхээр том төрийн албан хаагчдаар бол хориг тавьж ирсэн. Дээрээс нь яг Оросын компаниудад хориг тавьснараа Оросын эдийн засаг бол 25% агшилтыг бол үзүүлж ирсэн. За дараагийнх нь болохоор Оросын холбооны улсын Украин руу хийсэн цэргийн товтлогоо тий 2022 оны 2 сарын 24-нд хэлсэн. За үүн дээр болохоор яасан бэ гэхээр Америкийн нэгдсэн улс тэргүүтээ Европын холбооны улсууд бол Оросын банкуудын 630 тэрбум төгрөгийн
тэрбум долларын хөрөнгийг бол зарцаасан. Дээрээс нь бас төрийн албаа хаагчдын хориг бол энэ дээр орж ирсэн байж байгаа. Үр дүнд нь яасан бохоо. Оросын рубль бол 30% уналт хийж газрын тосны үн $130 хүрч алтны ханш 2100 дахин давж исэн ийм зүйл болж исэн байж. За энийг яагаад би ярьж ин гэхээр энэ удаагийн Орос хийсэн довтолгоо ер нь бол Оросыг нэлээд өдөөн турхирсан энхийн хилцээрийг канселсан үйл явдал болсон учраас Дональд Трамп энэ удаагийн утсаар ярилцлагаар энхийн хилцээрийн асуудлыг ярилцаагүй, олох асуудал нь Ираны цөмийн зэвсгийн асуудлыг ярьсан байж. За тэгвэл Оросын дараагийн хатуу арга хэмжээ хаана байх вэ гэж. За бид нар мэдж байгаа тийм өмнөх халдлагаар бол Оросын холбооны улс Киев рүү 367 дрон бол нисгэж ийсэн. Тэгэхээр энэ хэмжээтэй дүүцэх болон үүнээс их хэмжээний дрон нисгэх боломжтой. Энэ нь хамгийн том дайралт хийх газар нь болохоор газрын тосны шугамны энэ юуруу. Үр дүнд нь юу вэ гэхээр нефтийн хань өсөх иймэрхүү газрын тосны үн өсөх, алтны хань өсөх иймэрхүү зүйлийг зах зээл дээр авчирна. За Америкийн нэгдсэн улсын Дональд Трамп болон Путин хоёрын талаар ярилцсантай холбоотойгоор зах зээл дээр алтны ханш бол өчигдөр өссөн байна. За өчигдрийн хувьд бол алтны ханш 3346 дээр байсан бол өнөөдөр өглөөний байдлаар $3380 өсөлтийг хийсэн байж. Тэгэхээр Оросын холбооны улс хатуу арга хэмжээгээр авсан нөхцөл энэ нь хөрөнгө оруулагч нарт аюулгүй хөрөнгө оруулалт алтруу хөрөнгөө хийх, за дээрэс нь газрын тосны хомсдол үүсгэж, газрын тосны үнийг өсгөх ийм сөрөг хандлага бол ажиглагдж байна. Тэгэхээр дараагийн ярилцлагаараа бид та нарт Оросын холбооны улсын дайралт ямар үйл явдал болов, энэ нь цаашдаа юунд нөлөөлөх вэ гэдгийг бол хүргэх боллоо.